Я. Вот надо научиться так. Когда руку поднимаете, тело это наше подсознание. Все наши блоки, они в теле. И когда вы телом что-то делаете, подсознание меняется. Тэгэхээр манай доктор хүн маань бол яг бие дотор байгаа учраас бид нар биеэрээ ингэж хөдөлж тэргээд мэдээлэл өгдөг. Тэрээр бид гараа өрөхгүй ингэж суугаад байвал тийм ээ. Энд чинь хөдлөхгүй ойлгохгүй шүү дээ тохиолдож чинь. Араагаа тохон би гэж хангасрвас яг уу. Энэ дотор байгаа бүх юм. Кто хочет быть бриллиантом? Я! Еще! Я! Чем больше энергии вы даете, тем быстрее программа меняется в ваше подсознание. Нөгөө энүүтэй зүйлэх нөгөө манай нөгөө сүм хэд бас гэдэг шүү дээ. Ном шаад, тэнгэр цохоо, пам гэх тийм ээ. Тэр чинь бас нөгөө энэ доторх юм чинь хөдлөж байгаа. Ахрэ, кажется, ахрэ, это подсознание вы делом двигаете. Тэгэхээр энэ чинь бүх юм чинь яг өнөө дотор юм чинь ингээд сайхан хөтлөж дотор хүн зүүн бэлэг дээр одоо дотор бодлын чинь бүгдээр ингээд сайхан амьдлуулж байгаа байхгүй. А тэгэхгүй энэ чинь бүгдээр ингээд хавчигдмал унтаа байдалтай байгаа. Сэрэхгүй. Моно. Если хотите поднять эмоции, вы просто так делаете. Прыгайте. Гэрөө ямар нэг готроо зовж байгаа үед бол та нар зүгээр өсрөл үз. Тэгэхээр цэцэг санаа. Что встали и попрыгали все? За үндэ сайн үсрээ үсрээрээ. За. Үсрээ. Настроение поднялось? Так, теперь продолжаем. Смотрите, когда у нас долги, мы все время чувствуем чувство, которое называется нужда. Тэгэхээр өөрсдөө баас ярьсан. Өөрсдөө одоо хүн болохоор юу нэгтгэхгүй гэхээр байнга ямар нэгэн хэрэгцээ хайгаад идэг. Состояние, когда вам все время не хватает. Тэгэхээр энэ хэрэгцээ болохоор цагийн хэрэгцээ таамаг гарч ирдэг тийм ээ. Цаг хэрэгцээ хэрэгтэй болоод байдаг. Өнөөдөр хэрэгтэй болоод байдаг. Денег не хватает, всего не хватает. Тэгэхээр бүх юм ерөөсөө хөдөлсөхгүй хэрэгэт байгаа. Когда я... Вот было время, когда я была в очень больших долгах. Нэгэн цаг би маш их үстэй байсан. Помимо кредитов, помимо ипотеки, у меня были долги перед людьми, я брала под процент. Би бас нэг банкнаас мөнгө зээлээд ингээд одоо үүний хажуугаар би хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэг байсан. Один раз я взяла деньги под проценты у одного своего знакомого и не могла отдать несколько месяцев. Тэгээд би тэр хүнээс мөнгө авчаад хүүтэй мөнгө авчаад тэгээд харамсалтай эргүүлээ тэр мөнгөнд тогтсон хугацаанд нь төлж чадаагүй. И через несколько месяцев эта сумма выросла в несколько раз. Тэгэхээр хэдэн сарын дараа нөгөө хүнд нөгөө мөнгө нэмэгдээд нэлээ хэмжээний мөнгө болжээ. И в это время я думала только о долгах. Энэ хугацаанд бол би зөвхөн үр ширээл болоод байсан чинь. Өөр юуч бодохгүй. Тэгэхээр когда засыпала, думала, как я буду отдавать. Когда просыпалась, думала тоже, как же я буду отдавать. би унтгүй дээрс өрөө боцоор аваад өглөөс ирэхдээ нөгөө өрөөнийхөө тухай боцоор аваад ирсэн. И в это время мне постоянно звонили с банков. Я үүний Верни долги. гайм шиг нөгөө банкны зээлийнхэн банкнаас байнга устдаад байсан. И мое состояние было, я думала все время о долгах. Я би одоо өрнөөс өөр ямар ч бодол байгаа. И когда я так очень сильно мучилась, я проснулась. Это значит, я спросила себя, неужели я так проживу всю свою жизнь? Нэгэн өдөр би өөрөөс асуусан гэдэг. Би иймэрхүү байдлаар бүх насаараа амьд юм уу? И тогда я уже понимала, что если есть долги внешние финансовые, есть внутренние долги. Что долги у меня внутри, в самом начале. Тэгээ ингээ өөрийгөө дүгнээд үзэх бол би юу ойлгосон бэ гэхээр хүн гадна талдаа үр ширтэй байгаа боловч хамгийн гол үр шир нь хүний бие дотор сэтгэл санаа дотор нь байдаг. Мои мысли были о чем? Тэгээ миний бодлого бол яг юу тухай байсан? Үр ширний тухай. Теперь у меня сын, его зовут Эрдем, он очень образованный человек, он психолог, консультирует людей. Ему всего 26 лет. Манай хүү 26 настай бас сэтгэл зүйч өндөр боловсролтой залуу байдаг юм байна. Я у него спрашиваю, ты мне помоги разобраться, как мне избавиться от долгов.
Тэгээ би хүүдээ хандаж асуусан байгаа. Чи сэтгэл зүйчийн хувьд надад тайлбарлаж өгөөч. Би одоо энэ бодол саналаа яаж төлөвлөшүүлэх вэ? Зөв. Тогда он нарисовал вот такой круг. Долги. И вот такой круг нарисовал. Тэгээ нөх хүн ийм зураг зурж өгсөн. И он меня задал один главный вопрос. Какая твоя цель в бизнесе? Я занималась тогда другим бизнесом. Би түрүүд бол арай өөр бизнес хийдэг байсан. Тэгээ хүн ба надаас асуусан гэж байгаа. Таны одоо энэ бизнес хийж байгаагийн гол зорилго нь юу вэ? Я ответила, погасить свои долги. Би үр ширнээс салахыг хүсэж байна гэж хэлсэн. Я хочу у вас спросить, кто пришел с целью погасить свои долги? Поднимите руки. За энэ хурам цугларсан хүмүүс дотроос үр ширээ дарыг гэсэн хүсэлтэй хүмүүс байна уу? За, би байна. Тогда мой сын ответил мне, если у тебя такая цель, ты никогда не избавишься от долгов. Тэгээ хүмүүс надад хариулахдаа хэрвээ та иймэрхүү зорилготой болвол хизээж үр ширээнээс салахгүй. Поэтому надо менять мысли. Тийм учраас өөрийн бодлоо өөрчлөх хэрэгтэй. Тогда я очень сильно возмутилась и сказала, как это я не погашу долги? Я же ради них работаю. Тэгээ манай хөрөө нэлээ сандраад уурсан гэж байна. Гэхдээ би яагаад тэр тэгж бодох ёсгүй. Би чи эцэг дүндээ үр ширээнээс салж ижил амьдрал маань гэж. Тогда он показал вот эту схему. Думаешь о долгах, притягиваешь долги. Думаешь о долгах, притягиваешь долги. И долги, они что? Увеличиваются. Тэгэхээр нөгөө манайхан ярьдаг нөгөө томын тойргийн зураг зурж байна та тийм ээ. Үр ширээ бодлоо нөгөөдгийг авсаар байгаа дахиад үр ширээ болоод идэв. Дахиад бодлоо тойроо. Тэгээ нөгөө тойрог томроод идэв. Тэгээ нөгөө цэг нь байж л идэв. Тогда у меня открылись глаза. Тэгэхээр би нэрэж тийм юм гэж бодсон. И он сказал, убери из своей жизни мысли о долгах. Тэгэхээр үр ширээний тухай ботхоо болоо. Тогда я спросила, тогда о чем думать? Тэгээ би юу тухай бодох юм? Тогда он сказал, о противоположном, чем долги. Тэгэхээр эсрэг зүйлийг бод. И тогда я начала разбираться. И когда я практиковала, перестала думать о долгах, через 3 месяца я вышла на доход 150 тысяч рублей в месяц. Тэгээ би яг тэр мөчөөс үр ширээний тухай ботхоо болоод өөрөө толгоогоо чөлөөлөд эхэлсэн. 3 сарын дараа би миний орлого 150 мянган төгрөг болсон. Вы будете следовать то, чему я скажу сейчас? Тэгээ одоо бидний хэлж байгаа юмыг хамар сонсоод түүнийг дагах уу? Теперь возвращаемся вот к этой Дагах схеме. хэлж авч байна. Зангила байна да зүйдээ байна. Так, ну теперь смотрите, вот по энергетике, если, да, когда мы находимся в состоянии нужды, мы находимся очень низко. Нужда. Тэгэхээр бид нар ингээд ямар нэгэн одоо хэрэгцээний шаардлагат ундсан байгаа тохиолдолд бидний энерги тийм ээ хүний организм энерги нэлээд доод түвшинд байдаг юм. Когда вы в состоянии нужды, денег не придется. Тэгэхээр энерги байхгүй юм нөхцөл байгаа бол та нар мөнгө хэмжээгээр олж чадахгүй. Поэтому надо свое состояние, вот эмоции менять до сюда. Тэгэхээр та нар мөнгөтэй болоо гэж байгаа бол та нар өөрийнхөө сэтгэл санааныхаа байдлаа буюу энерги нэмэгдүүлэх хэрэгтэй. Хотя бы себе внушать, что ты в достатке. Что у тебя все есть. Хүн өөрийгөө яг уу бодол одоо ч бодлож явж штэ тийм ээ. Энэ бодол маань энэ бодол бол яг өөрийгөө ингэ дандаа доош харж ирсэн тийм ээ. Би өөршөөстэй зовлонтой хэцүү яа гэдэг. А гэхдээ энэ бодлоо өөрчлөөд зүгээр би бол хангалттай байна. Боломжтой байна гэж өөрийгөө итгүүлэх. Теперь вопрос интересует, как до сюда добраться? Тэгэхээр энэ бодлын хоёрын хооронд өөрчлөх арга замыг сонирхож байна та нар. Это называется благодарность. Энэ үйлдэл болон үйл нөлөөлөхөөр талархах. Благодарность за то, что вы сейчас живы. Тэгэхээр хамгийн түрүү та нар өөрснөө яг юу талархах ёстой гэхээр би амьд байна. У вас есть руки, ноги, Та нар гар хөл байна. голова нормально работает, Толгой зүгээр ажиллаж байна. глазки видят. Нүд харж байна. За это можно быть благодарным. Үүний төлөө та нар өөрийгөө бурхан маш их талархаж болох уу? Теперь, как вот эту благодарность все время испытывать? Вот в этом весь вопрос.
Тэгэхээр энэ талхааллын нөхцөл байдлыг та нар өдөр болгон мөч болгон мэдрэх нь хамгийн чухал байна. Я делала так. Я ставила на телефон напоминание на каждый час. Тэгээд гаруйсан дээр нэг цаг болгон таймер тавьсан. И отвечала на 4 вопроса. Это я делала в течение года. 제가 дөрвөн асуултандаа нөгөө цагийн ингээд дуурангуудаа тэр дөрвөн асуултандаа байг хариулдаг байсан. Жилийн турш. И в результате я начала наблюдать за собой все время. Что я чувствую в этот момент. Тэгээ ингээд яг энэ талархал хийж явах үедээ миний нэг бие байдал, үзэл санаа, бодол санаа маань яаж өөрчлөгдөж байгаа талаар би мэдэрч эхэлсэн гэж. Вопросы сейчас назову. Первый вопрос. За нэгдүгээр асуулт нь Вы можете записать. та нар бичээд аваарай. Что я делаю сейчас? Би яг одоо юу хийж байна? Второй вопрос. Хорошо. Что я чувствую сейчас? Би яг одоо юу мэдэрч байна? Третий вопрос. Ведут ли мои действия к моим целям? Миний одоо хийж байгаа үйлдэл маань миний зорилго руу тэмүүлж яах үгүй юу? И четвертый вопрос. За что я могу быть благодарна сейчас? Юуны төлөө би өөрийгөө талархах ёстой вэ? И вот на эти 4 вопроса отвечаете каждый час. Энэ дөрвөн асуултанд та бүхэн цаг болгонд хариулах. И тогда ваше состояние всегда будет здесь, наверху. Би яг одоо юу бодож байна? Бишээ. Тэр вопрос нь бол Что я делаю? би яг одоо юу хийж байна? Бид нар яг одоо юу хийж байна? Ну вот давайте, например, учимся на Сууж байна. Сууж байна. Яг хараа. Эхний чинь аваас ийм олон хүмүүс нэг асуулт янз бүр хариулж байгаа. Нэг нь сууж байна, нэг нь бодож байна, нэг нь яасан сонсож байна. Тэгэхээр бид яг сууж байна. Чод би одоо тэгж би одоо сууж байна. Өнөө би өөрөө авчулж байна гэж хэлэхгүй байна шүү дээ. Би сууж байна, би сонсоогүй, би сууж байна. Би нэг мэдэн гэхдээ би дахин сонсоод байгаа. Сууж байна. За дараагийнх нь би юу мэдэрч байна? За та нар юу мэдэрч Что байна? чувствуете? Баяр. За. Какие эмоции у вас? Сэтгэлийн хөдлөлт баяр. Юу мэдэрч байна? Би өөрөө амьд байгаадаа энэ сайхан байгаадаа бас амжилт гарах боломжтой байна гэдэг. За. Шо. Говорите. Яриад. Манайха. Араа. Араа ярих. Шинээрээс юу мэдэрч байна? За та юу мэдэрч байна? Анха юу мэдэрч байгаа? Ноор мэдэрч байна. Цэвэр юу мэдэрч байгаа? Яг зөв ч хүч бий. Жишээлбэл би одоо ингээд 2-3 цаг зогсож шээ та нар суугаад. Миний хоёр бүл ингээд янгинаа л. Ээж бас залуу хүн биш шүү дээ. Тэгсэн мөртлөө би яг хоёр ч хүч мэдрээл юм байна ингээд. Та нартай яриад орчуулаад тийм ээ. Чин бас их ядарч штэ үгүй ярина шиг ядарна тийм ээ. Тэгсэн мөртлөө би ирж хүч мэдрээд байгаа. За хоёр та хариулж та. Гурав Что ведут ли мои действия? тэгэхээр миний энэ одоо хийж байгаа үйлдэл маань миний нөгөө тавьсан зорилго руу тэмүүлж байна уу? Хөтөлж байна уу? Яа хийж байна? Өнөөдөр ийм сайхан олон хүмүүстэй танилцлаа. Өнөөдөр ийм сайхан багшаас юм сурч байна. Нөгөө миний тавьсан $83,000 цалин руу би өөртөө зорилго хийсэн байна шүү дээ. Тэр рүү тэмүүлж байгаа байхгүй. За ингээд би өөртөө харуулж та. За что я могу благодарна сейчас? Өөртөө талархах. Тэгээ би өөртөө юу хийсний төлөө би өөрийгөө талархах ёстой бай. За это Би өнөөдөр өглөө эрт болсон дээр өөрөө талархаж байна. Би өглөө эрт болсон учраас би өнөөдөр машин авчаад өнөөдөр та бүхэнтэйгээ сайхан хамтраад хэдүүлээ сайхан гоё юм ярьж байгаа да би талархаж байна өөртөө. Баярлалаа. Тэгээ уусууд би яах ёстой байсан. Хэрвээ би нэг сонирхол би одоо гэртээ өмсгөөс удаж байна. Мөн үү? Одоо Улаанбаатар хэдэн мянган хүмүүс гэртээ өмсгөөс удаж байгаа мөн үү? Мөө. За сайн байна. Тавтхан юу вэ? Вы все четыре. Ну вас тут. Что я живой. Вот самое главное, что я сейчас живу. Что мое тело сейчас живое. Вот это все время должно быть. Тэгэхээр та нар энэ асуултанд хариулахаараа та нар өөрөө ирэхгүй би чинь амьд амьдралаар явж байгаа.
Тийм ээ. У меня есть дети, Би близкие, бол муж. бодит амьдарч байгаа юм байна. Надад тойрон хөрөөдч найз нөхдүүд байгаа юм байна. Миний хүмүүс байгаа юм байна. Би тэрнтэйгээ хамт байгаа юм байна. Тэгээ яах вэ? Много миллионов людей сегодня утром не проснулись в мире. Хамгийн аимшигтай өнөөдөр өглөө хэдэн сая хүн дэлхийд даяар өглөө босоогүй шүү дээ. Но вы проснулись. Өглөөний нарыг хараагүй. Өнөө. Вот про такие вещи, вот сейчас Тэгэхээр пошли. та нар өвдөөс ирсэн байгаа. Танаас ердийн юм шиг санагдаж байгаа баг тийм ээ. Ердийн юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр дасаан гэлээ урчул одоо өнөө өглөө харж чадаагүй хэдэн сая хүмүүс байна шүү дээ. Поэтому за это будьте благодарны. Тийм всё учраас время. энэний төлөө та бүхэн өглөөний нарыг Утаатаа ч гэсэн Улаанбаатараа тийм ээ өөрсдийгөө Монгол улсаа ийм сайхан орон төрсөн, ийм сайхан багш нартай өнөөдөр бид нартай ярьж байгаагаа та нар талархах хэрэгтэй. И в итоге благодарность равно деньги. Тэгээ хамгийн гол үр дүн нь болохоор энэ талархмаар чинь та нарыг энэ дэшээ гаргаад ирж энерги чинь өнөө энерги гараад ирлээ энергийн цаана яах вэ? Та нарын амжилт байна, амжилтын цаана юу яах вэ? Мөнгө байна, мөнгөний цаана яах вэ? Нөгөө хийх чи машин байна, байшин байна, гадаад аялах боломж байна, хүүхдүүдэд гоё орон сурах боломжууд байна тийм ээ? Хүн болгоно Поэтому бүсгүй. мой наставник Андрей Шаура говорит, благодарность равно деньги. А зүгээр бизнесний хүмүүсийн хувьд бол нөгөө бүх юм мөнгөтэй харьцуулдаг учраас талархал тэнцүү мөнгө гэж ярьж байна. Поэтому всегда будьте благодарны. Ямар ч юм болгон баг. Даже тем обстоятельствам благодарны будьте своим долгам. Үр ширэндээ үр танаа талархаж суудаг. Потому что благодаря долгам вы здесь оказались. Яг бол та нар амьдрал гарсан тэр хүндрэлтэй асуудлуудын ачаар та нар өнөөдөр энд ирээд тэр асуудлуудаа давж гараад та нар өөрснийгөө хүчтэй болгосон байна. Поэтому благодарны будьте всем событиям своей жизни. Тэгэхээр та нар амьдрал болсон сайн муу бүх юм та нар талархаж явах хэрэгтэй. Потому что любое плохое событие, как будто плохое событие, происходит для вашего роста. Тэгэхээр та нар хэрвээ өөрсдийн амьдралаа эргүүлээд харахад та нарын амьдрал болсон муу явдлууд эцсийн дүндээ та нарыг илүү сайн болгох, сайн амьдрал руу чи хэмүүлэх тиймэрхүү боломжийг гаргаж өгсөн юмнууд шүү дээ. Когда случается что-то плохое, не спрашивайте, за что мне это, а спросите, для чего мне это. Тэгэхээр та нарт ямар нэг муу юм тохиолдол гэхээр өө ямар хэцүү яагаад надтай юм тохиолдож байгааг битээ асууж. Харин энэ юуны төлөө болсон бэ гэж асууж. Тогда вы всегда будете в состоянии благодарности, что бы ни случилось в вашей жизни. Тэгэхээр та нар бол яг иймэрхүү байдлаар асуултаа зүг тавиад бодлоо зүг зэгслээд аваад тохиолдол та нар яг байнгын энергийн өндөр түвшинд байна. Поэтому энергетически получается, чтобы избавиться от долгов, нужно что делать? Не думать о долгах, а думать о чем? О том, что есть, о достатке. Тэгэхээр бол яг өөрсдөө одоо хүмүүс одоо тэр үр ширээ бодох биш харин өнөөдрийн байдлаар та нар ямар боломжтой сайхан амьдарч байгаа тэргээ сан бодох хэрэгтэй. И для этого нужно быть осознанным. То есть понимать, что ты сейчас чувствуешь, что ты сейчас думаешь, что ты сейчас делаешь. Тэгэхээр энэ юмыг өөртөө ойлгохын тулд та нар хамгийн түрүүнд өөрийгөө сайн ойлгох хэрэгтэй тийм ээ. Яг өнөөдрийн байдлаар юу болж байна, ойрч юу болж байна, юмыг боддоор хацуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөөний дөрвөн асуулт ч бас тус болж байгаа. Так, теперь вот этот вопрос я... Понятно, как избавиться от долгов? Ерөнхийдөө та нар аргачлалыг ойлгож байна тийм ээ. Ну, как избавиться? Первое, что нужно делать? Тэгэхээр эхний ээж юу гэж вэ? Не думать о долгах. Үширээ О чем думать тогда? Как только вспомнили о долгах, вы должны что сделать? Үширээ бодонгуудаа та нар яасан? Поменять. За что вы благодарны сейчас? Все. На самом деле все просто. И через несколько месяцев вы выйдете на совершенно другой уровень дохода. Хэрвээ та нар өөрийнхөө бодлоо өөрчлөөд энэ олон одоо та нарын чөлдөр болоод гар бүлийн чинь байгаа зовирлаад байгаа тэр асуудлуудаа та нар ингээд өөр үнцгээс хараад эргүүлж чадваас 2-3 сарын дараа та нар яг өөрсдөө шал өөр хүн болгож хүмүүжүүлэх болно. Теперь вот про энергию немножко расскажу, чтобы полная картинка была. Аас энэ эрчим хүчний тухай жоох яриад байгаа юм. Вот смотрите, если у вас цель, вот на самбат цель, да, $83 000,
баланс. Так? Да, Мгм. да. Смотрите, чем больше денег вы хотите зарабатывать, тем больше у вас должно быть энергии. Тэгэхээр мэдээж яг өндөр уул руу амьдарч байгаа хүн яах ёстой вэ? Хүчтэй байх ёстой тийм ээ. Тэгэхээр насан батдаг нөхөр 83,000 доллартай болохыг хүсэж байгаа учраас яах вэ? Маш их энергитэй байх ёстой. Вот ваша энергия. Ну, такая, ну, образно говоря. За жишээлбэл одоо энэ дөрвөн дотор та нарыг эрчим хүч гэж бодъё. Вы получаете энергию от пространства, от еды, от общения, от всего, от окружающего мира вы получаете энергию, пока вы живы. Тэгэхээр амьд хүн чинь яг энергийн солилцоо дунд байдаг тийм ээ. Тийм учраас бид нар энергийг одоо хоол хүнсээр ч юм уу эсвэл найз нөхдөдтэй харьцах гаднаасаа ингээд бид нар ингээд энергийн ирч хүчээр авдаг. Почему энергия не растет? Тэгсэн мөртлөө энерги нь ингээд түвшин нэмэгддэг. Потому что у вас есть дырки, утекает она. Яагаад гэвэл танаа энэ энергийн савчин яг доогоороо маш олон цоолгоо өгөхтэй байна гэсэн. Теперь давайте разберем, какие это дырки. Тэгэхээр энэ цоолгоонууд юу юм бэ гэж ярилцъя. И самый главный вопрос получается, чтобы энергии было больше, надо дырки заткнуть, так? Тэгэхээр яг энерги эрчим ороод идэг. Тэгсэн мөртлөө нэмэгдэхгүй байгаа одоо энэ цоолгоонуудыг бид нар өгүүлчихвэл энергийн түвшин нэмэгдэнэ дээ. Вы хотите знать, что это за дырки? За энэ ямар нөхнүүдийг мэдмээр байна. Первое – это долги финансовые. За нэг нь болохоор мэдээч үе ширхний асуудал байгаа. Ну, немножко давайте про долги все расскажу, а то неполная картинка будет. Так, я сказала, помните, да? Долги внешние, то есть финансовые. Долги финансовые, они исходят из долгов внутренних. Долги внутренние. Хотите узнать, что такое внутренние долги? Тэгэхээр санхүүгийн үе ширх тийм ээ? Болоод яг уу тухайн хүний өөрөөс нь гарсан үе ширхнээс шууд холбоотой. Хүн өөрөө дотроо ямар нэгэн байдлаар үе ширхтэй болонгоо тэр нь санхүүгийн үе ширхээр өөрчдөг. Тэгэхээр энэ дотор үе ширх юу гэдэг вэ гэвэл Самые главные долги – это долги по чувствам. хамгийн гол үе ширх бол это объясните. Сейчас. Долги, например, про родителей давайте расскажем. Вот. Кто испытывает чувство вины перед родителями? Эцэгийнхээ өмнө одоо ямарваа нэгэн үе ширхтэй юм шиг тийм ээ эцэг ихтэй үе ширхтэй юм шиг тийм мэдрэмжтэй хүмүүс байна уу? Ээж аавынхаа өмнө. Есть? У всех почти есть. Вина. Вина, вот чувство вины всегда появляется, когда есть долг. Чувство вины те виноваты. Если ты виноват, чувствуешь. Одоо хэдийний өмнө буруутай байх тэр мэдрэмж тийм ээ. Эцэгийнхээ өмнө одоо ямар нэгэн хийж чадаагүй ч юм уу тийм ээ. Тийм өөрийгөө буруутгаад байдаг юм бас байдаг шүү тийм ээ. Очоод одоо намаа аав маань амьд байхад нутг руу яваа гэдэг дахиад би аалтаа байна, хот байна, манай хоёр үйл дээ. Тэр чинь аав руу сайхан нутг байгаа очиж үзэх ёстой гэдэг. Би тэгэхээр маргааш дараа жил гэсээр байгаа. Тэгээ аав маань намаа хүлээлт авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо би яг дотроо бас нэг буруутай юм шиг байгаа байхгүй тийм ээ. Хоёр үедээ аавынхаа өвгөнд ороод яваагүй. Ийм тэр сэтгэлийг хэлж байгаа шүү. Если у вас есть чувство вины, я не буду вот это вот раскрываться, я просто скажу способ, как избавиться от чувства вины. Тэгэхээр энэ одоо өөрийгөө буруутгах байгаа энэ одоо байдлаас өөрийгөө яаж авах вэ? Просить прощения. Уучлах. Просить прощения за то, что вы осуждали родителей. Та нар мэдээч зэрэг эцэг ихтэй одоо гомдох тийм ээ? Эцэг ихээ буруутгах тийм юм зөндөл гарч ирсэн байна. Давайте разберем простой пример. Тэгэхээр яг тэр юм болж ирсэн тэр юмнуудаас эцэг ихээсээ түүний төлөө эцэг ихээсээ уучлах сурах. Вот такой пример. Вы же все родители, да? Вы же все имеете детей. Та нар хэрхэн өдөр хүүхдүүдтэй шүү дээ тийм ээ? Приходит ваш сын или дочь и говорит: мама, ты дура, ты вообще жила неправильно. Нэгэн өдөр хүүхд чинь хурж ирээ та нарт амьдрал зараад хэлдэг тийм ээ? Та не буруу та буруу амьдарч байсан би их зөв гэж. Что вы ответите? Тэгэхээр та нар үгүй хүүхдүүдтэй хэлдэг үү?
Тэр хүүхдүүд чинь та бүдгийг шийдэж. Что вы ответите детям? Не мне тебе учить. О, еще. Нет, не тебе меня Ну, не учить. тебе меня учить, еще что скажешь? За өөр яг та хүүхдтэй үжилээ. Та хүүхдтэй үргэлж ээжээ таны үсрэг буруу байна. Тэгэхээр та хүүхдтэй үжилэх үү? Миний үед тийм байсан, чиний үед тийм бол. То есть, смотрите, получается какая картина. Наши родители действовали так, как действовали. Потому что было время такое, во-первых. И, смотрите, помните же, да, действия наши исходят от чего? От эмоций и мыслей. То есть мама что-то неправильно сделала. Почему? Потому что она чувствовала что-то и думала о чем-то. Так? Тэгэхээр ээж маань одоо тэр үедээ тийм ээ ямар нэг үйлдэл хийсэн байна. Тэгэхээр тэр үйлдэл хийхэд тулд ямар нэгэн сэтгэлийн хөдөл байсан байна. Тэр сэтгэлийн хөдөл нь яг тухайн үеийн бодлоос нь төржээ. Вы можете управлять чужими мыслями и эмоциями. Тэгэхээр та нар хүүхдүүдэд хайрч байна тийм ээ. Хүүхдүүд маань ээж аавынхаа энэ бодол сэтгэл зүйг та нар нөлөөлж чадах уу? Тэр үед байсан. Чадахгүй шүү дээ тийм ээ. Хүүхдүүд байсан. Поэтому есть смысл осуждать человека за действие. Тэгэхээр хүүхдүүд ээж аавынхаа та нар ингэсэнгүү тэгсэнгүү гэж одоо буруу шахах тийм ээ. Шүүмжлэх тиймэрхүү одоо шалтгаан дучин шалтгаан байна уу? Тийм ээ. Поэтому смысла нету осуждать кого-либо вообще. Тийм учраас хин нэг одоо буруутгах, шүүмжлэх одоо шалтгаан юусаа үндсэндээ бол байхгүй байна. Яагаад гэвэл тэр хүн тэр үед ямар бодолтой, ямар нөхцөл байдалтай байсныг бид нүр мэдэхгүй, бид нүр тэр үед нөлөөлж чадахгүй байсан учраас дараагийнх нь үр дүнд нь бид нүр та нар тэгчлээ, ингэчлээ гэж бид нүр шүүмжлэх болов. Яг улс төржүүл манай орчин үеийн залуучууд гэдэг шүү дээ. Социализмд манай ээж аав нар буруу байсан ба бид нөр Япончуудаа байлцахгүй, Япончуудад буугаад өгсөн байсан бол одоо бид нөр жаргалтаа Японы одоо Япош хөгжилтэй байсан. Одоо манай зарим залуучууд гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тухайн үед Япончууд ямар байсан, нөхцөл ямар байсныг мэдэхгүй байгаа учраас бид нар одоо ингэж ахмадуудаа эцэг шүүмжлэх байхгүй, тийм ээ. Яг тэрийг хэлээд байна л да. Поэтому одна из этих дырок – это обсуждение. Тэгэхээр хоёр дахь нөх маань яг буруутгах үзэл. Всех людей. Бид нар хин нэгнийг буруутгадаг, ямарваа нэгэн буруутгадаг, үйл явдлыг буруутгадаг, тийм ээ. Если вы привыкли по телефону обсуждать кого-либо, Ерөө таануудаа уцаар харин тэр шүү дээ, тэр муу шүү дээ, бараа гэдэг хүн тэнийг нэг буруутгаад байдаг чинь. значит ваша энергия что Тааны энерги гараад ирэх гэсэн шүү. утекает. Поэтому перестаньте осуждать кого-либо вообще. Тийм учраас та нар хин нэг одоо ерөөсөө битгий буруутгаж бай. Энергия Та уходит. нар эцэг нүдээ өөрийнхөө энерги авдаг гэсэн. Поэтому что сделать здесь с родителями? Прежде всего надо разобраться с родителями. Вы сначала появились как чей-то сын или дочь, да? Я сын или дочь. Та нар эхлээд бол та нар хин нэгний охин юм уу болж төрж байгаа шүү дээ. Поэтому просите прощения у родителей. Яг учраас хамгийн түрүүнд та нар эцэгнээсээ уулздаг суурах. За что? За осуждение. Та нар тухайн үедээ эцэгийнхээ ямарваа нэг юмд одоо буруутгаж ирсэн, шүүмжилж ирсэн, тийм ээ, эцэгийнхээ хомдоож ирсэн, тийм ээ. Тиймэрхүү юм байсан болов тэрнийх нь төлөө та нар эцэгийнхээсээ яг ёстой. Уучлах ёстой. Теперь вопрос. Кто сразу сможет сейчас прийти, если родители живые, и сказать: прости меня, пожалуйста, и на колени упасть? Кто сможет? Яа могу. Тэр яг одоо энэ хурлын дараа эцэгтэй очоод тэгээд ээжээ аваа тэгэхэд тийм байсан шүү намаа уучлаарай гэж уучлах гох тийм тэмдэгтэй хүн байна уу? Яг өнөөдөр Хоёр хүн байна. За би уучлаа. Насамбат Эржин. Босон чадахгүй байна тийм ээ. Босон чадахгүй. Почему не хватает? Потому что у вас энергии нет. Яагаад гэвэл та нар их хүчин байхгүй. Вы находитесь здесь. Та нар энэ доор байна шүү дээ. Я это хотел бы. Теперь как подниматься постепенно? Теперь все время просить прощения. Вот, например, как я делаю. Маму вспоминаю, у меня первая мысль о маме: прости меня, пожалуйста, дуру.
за то, что я тебя осуждал. Тэгэхээр та нар яг би бас нэг нууц хэлчихье. Сарын өмнө манай яг энэ зааланд манай Жаргамаа багш манай бид нар уулзж ирсэн баггүй юу? Бас энэ олон хүмүүс ирсэн. Тэгэхээр яг тэр өдөр нь манай Жаргамаа багшийн ээж нас ууж ирсэн. Я провела презентацию. Тэгээд Единственный человек, который знал это на самом деле. тэгээд бид Жаргамаас та чадах юм одоо ингээд ийм одоо гэсэн чинь одоо нэгэн хүмүүс ирсэн байгаа. Тийм учраас би одоо энэ хүмүүсийн итгэлийг одоо тийм ээ айх ёстой. Тэгээд 3 цаг энд одоо яг энэ өнөөдөр шиг зогсоогоороо ярьж байсан. Тийм ээ яг хүмүүс мэдэхгүй байсан л та. Тэгээд мундаг хийсэн. Тийм учраас одоо Жаргамаа багш маань одоо бас иймэрхүү хүнд үед гэсэн бид нартайгаа байсан. Тэгээд өнөө хүртэл одоо сар болж штэ баг 40 сонгонд дуусаад орж байгаа. Тэгээд Жаргамаа багш одоо ээжээсээ байнга уулзж байгаа. И до тех пор надо просить прощения, когда вы вспоминаете о маме, вас накрывает любовью, прямо кожей вы будете чувствовать эту любовь. Тэгэхээр мэдээж яг нас орцсон хүн бол за уулзлаа гэж чадахгүй нь ойлгомжтой тийм ээ. Гэхдээ та нар нэгэн өдөр мэдрэх болно. Та нарыг ээжээсээ аваасаа амьд байсан ч бай, өгөөч бай гэдэг уулздаг уугаад яваад цагт нэгэн өдөр та ингээ яг уулзч хуулж авах үедээ та нарт яг үнэхээр сайхан мэдрэмж бүр арсаараа мэдрэх болно. Вот тогда вы заткнули одну очень большую дырку. Тэгэхээр яг тэр үед бол та нар юу болох ёстой вэ? Тэгэхээр та нар энерги алдагдлын аль нэгэн том нөхөйг бүгэлжээ. Что делать, если родители давно ушли из жизни? Хэрвээ эцэг чинь байхгүй бол яах вэ? Напишите письмо. Захаарч. Письмо должно начаться так. Дорогой отец или дорогая мама, я очень прошу тебя меня простить за осуждение. Захаан дээр бол хайртай ээж юм уу эсвэл аав маань тийм ээ. Нэгэн өдөр би таныг уруудах гэсэн тэр явдал намайг одоо уучлаарай гэж тэр захаагаа их хэрэгтэй. Поэтому вот, чем больше писем напишете, тем больше всяких блоков у вас развяжется. Тий. Яг иймэрхүү олон захаа бичвэл та нарын одоо энэ нөгөө энэ дотор байгаа сэтгэл санаанд байгаа тэр зангилаанууд тайлбарлах. За яг би өөрөөсөө бас нэмээд хэлчихэд манай багшийн заагаад байгаа манай эхнэр яг үндсэндээ дагдаг юм байна. Бидний энэ хоёр биенийг таньдуулж гисэн. Тэгээ манай эхнэр яасан бэ гэхээр бид нар 4 хайц хийсэн. Нэг хайц нь минийх, эхнэрийнх, охиных, ээжийнх гэдэг аав маань одоо байхгүй. Тэгээд бид нөр хүмүүс ингээд нүр тулаад уучлаарай гэж хэлэхэд бас жоохон зовлонтой байдаг тийм ээ. Энерги байхгүй. Тэгэхээр бид нар яг захиа бичдэг. Жохон заасан дээр. Тэгээд одоо нэг аваатгам муудалцаа ч охинтойгоо муудалцвал тэр захиан дээр ингээд намайг тэгсэн уучлаарай гэдэг. Нүүрэн дээр хэлж чадахгүй байна. Зориг байхгүй тийм ээ. Зориг тутан тийм ээ. Зүг. Тэгээд цаасан дээр ингээд бичээд ингээд хумаар тэгээд нөгөө хүнийхээ хайц зургийг хийчихсэн. Хороший метод, да? Прекрасный. Тэгээд нэг 7 хоногийн сүүлээр би ингээд авгаатагаа баваа гэж тэгээд яг гайвуулчаар нэг өдөр ингээд очоод хайцгаа нээж үздэг байхгүй. Тэгээд захиа байж гэн. Тэгээд айгуу гоо тэгээд ингээд тэргээр нэхэрээ тэрнээр ингээд уучлахаар ингээд дотор ингээд бүр ингээд ариусах гэдэг. Вот, прекрасно. Давайте попробуем. Ну вот я просто привел свой личный пример, вот именно на опыте Жаргамы. У нас в семье, вот жена у нас тоже именно пользуется вот такими технологиями. И мы решили, что сделать такие 4 коробки. У нас в семье 4 человека. И когда у нас встает вот этот конфликт, недоразумение, да, мы же не можем вот напрямую в тот же день или через день попросить вот друг друга прощения. Смелости не хватает. Бывает такое, да? Поругались, а на завтра вот, ну, бывают люди, которые на следующий день говорят: извини, дорогая, вот, но у многих так не получается. И тогда мы вместо этого, чтобы конфликт быстро загасить, пишем друг другу письма. И у каждого своя коробочка, там имена стоят. И вот мы с женой поругались, я чувствую свою вину, я успокоился, я понимаю, что я виноват перед женой. Я пишу: дорогая, любимая, бара-бара-бара-бара, прости меня непутевого. Я свернул и положил коробочку. Все. Она через 2-3 дня там проверяет коробочку, смотрит письмо. Да. Она радостна. И у вас конфликт решается. То есть, в принципе, вот то, что Жаргамаа сейчас говорит, что если у нас вот у меня отца нету, но я после этого съездил к нему на родину,
И у нас там есть такое обо, называется, да, вот, Да, я у не нас знаю, тоже. да, у нас это наше племени. И вот на этом обо я стоял в коленях и Просил просил прощения. прощения. Ну, было так. Вы понимаете, да? То есть просить прощения это не для кого-то, да? Самое главное, это получается, ты делаешь добро себе. Тэгэхээр мэдээч бол хин нэгнээс уучлалгүйнаа гэж эцсийн дүндээ та нар өөртөө зориулж хийж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэр нэг чухал. Поэтому вот с родителями вот так, понятно, да? Теперь потом вы кто? Вы родились, потом вы кто? У вас кто еще рядом появляется? Сестра. Сестра, брат, да? Я сестра и я брат. Тэгэхээр нэгдүгээр одоо төвшний гэх юм уу тийм ээ уучлалт маань эцэг ихээс байгаа ч тоо. Үнэ. За хоёрдугаар нь болохоор та нарын одоо ах дүү нараас. Больше всех мы на кого обижаемся? На близких или на чужих людей? Бид нар өнөөдөр чи хамгийн түрүүнд нөгөө ойрын хамаатандаа хомддог шүү дээ тийм ээ. Поэтому вот у меня, я самая старшая из 10 детей. У нас 5 братьев и 5 сестер. Манай гэрт одоо би 10 байдаг, би хамгийн том гэнэ. Ээж аваасаа. Я раньше всем указывала, ты будешь заниматься этим, ты туда не ходи, ты водку не пей. В общем, все было так. Би нөгөө хамгийн том өвчнөөс учраас нөгөө доороо 9 дүүгээ байнга захиргааддаг байсан. Когда я так делала, они все от меня убегали. Яна манга захиргаадаад ирэхээр бүгдээрээ цугтаачдаг. А сейчас я прошу прощения у всех за то, что я осуждала их. Одоо болохоор би тэр олон дүүнерээс байнга уужддаг. Тэр үед би чамайг чиг хийх хүсэж гэхэд би 20 байсан тийм ээ. Чамаа тэгж буруутгаж байсан, тэгж чамаа шүүмжилж байсан юм одоо уучнаа гэж. Теперь я правильная сестра или какая? Тэр би зүг байна одоо, зүг их болсон байна. Когда я перестала им говорить, что они должны делать, они наоборот начали ко мне тянуться. Хамгийн сонирхолтой нь би тэд нар юу хийх ёстой вэ заахаа болцсон чинь харин эсрэгээр нөгөө ч надаас үрж ирээд асуудаг байсан. Нууцтайгаад байсан хүмүүс маань. Поэтому вот своим братьям и сестрам тоже, у них своя, у каждого своя жизнь, свой путь. Туда не лезьте вообще. Ямж мэдээч хүн бол өөрөө гэсэн хувь тайлантай тийм ээ. Тэр тэрэнд нь оролцоод одоо хийгээд ахсны шаардлага байдаг. Единственное, что нужно делать, их любить. Хамгийн гол тэднэрийгээ зүгээр хайр. Все. Та нар хайраад үг тэгээд болоо. Тэр нь хамгийн чухал. Потом вы кто? Дараагийн хүн Ну, потом я муж, жена. Замуж вышла. дараа нь бол эсвэл би ихнэр эсвэл нөхөр боллоо. Теперь смотрите, кто очень доволен своим мужем? Поднимите руки. Нөхрөөрөө одоо бүрэн одоо нөхөртөө одоо нөхөртөө бүрэн одоо сэтгэл хангалуун байдаг эмэгтэйчүүд байна уу? Самое что. За. Босдоо бол нөхөртөө санаа. Теперь вот я хочу спросить, вот эти две девушки, Инминидуса, и вот и Жена, которая тоже работает со мной, они поднимают руки. Но скажите, пожалуйста, было всегда так? Нет. А почему вы сейчас вот поднимаете руки? Тэгэхээр одоо манай Жаргалмаагийн багшийн дүүн за тэгээд Иржэна гэдэг бас хамт багийн гишүүн байгаа. За энэ хоёр хүмүүс сая гараа өргөлөө шүү дээ. Өөрөөр нөхрөөрөө бахархч байна, хангалуун байна тийм ээ. Гэхдээ ийм байгаагүй. Тэгэхээр одоо яагаад энэ хоёр хүмүүсээр гараа өргөв гэж асууж байна. Что вы поняли? Что мой муж всегда прав. Би ойлгосон байх юм миний нөхөр дандаа зүг байдаг. Теперь Бүдэн зөвшөөрсөн. вот один раз я ей сказала, твой муж всегда прав. И это всегда неси в сердце. Би нэг өдөр багш нэлсэн юм байна Иржэна. Ямар ч тохиолдолд танаа нөхөр чинь зүг байгаа шүү. Тийм учраас чи тэгээ бүдэн зөвшөөрөө бүхэндээ хийчихээ гэж. Если вы так думаете, дорогие женщины, ваш муж реально всегда будет прав. Тэр та нар яг иймэрхүү байдлаар нөхөр болгоно маань зөвөө гэж бодож байгаа бол тэр нэгэн өдөр тэр нөхөр чинь дандаа зүг байх. Поэтому, ну это очень кратко. Мой муж всегда прав. Яг өнөө зүгээр богино жишээ ярьлаа. Поэтому просите прощения у своих мужей и жен. Тийм учраас та нар хэрвээ нөхөр эхнэртэй ямар нэг асуудал байвал тэднэрээс дандаа уучлах гэж бай. Сначала я просила про себя прощения.
своему мужу в себе говорил: прости меня, Римчин, пожалуйста, за то, что я тебя осуждал. Би одоо эхэндээ бол нөхрөөс ичээд дотроо уучлалт байсан ч. Тэгээ эренчимэн намайг уучлаарай би өөрөө модгоо ээжээ. А когда энергии стало больше, я смогла ему сказать в лицо. Тэгээд аажмаар миний энергийн түвш нэмэх тусмаа би нүүрлөө харж агаад хэлж чаддагсан. Отношения меняются прямо на 180 градусов. Тэгэхэд одоо өмнөөс харьцаа одоо